Сайн байцгаана уу? Сайн. За, сайхан амарцгаасан уу? Сайн амарсан. За, суцгаа. За, нүс хичээлээр өнөөдөр хичээлээр дөрөв хичээлээр ямар хичээл үзсэн байгаа вэ? Хатаас. Энийг юм судаа зохиолч нь Уян заяа. За, тэгвэл бид нар зохиолынхаа агуулгатай танилцсан байна. Чинь асуулт тавь. Зохиолыг яагаад хатаас гэж нэрсэн юм бол? За, нэг минут бодоод. Зохиолыг яагаад хатаас гэж нэрсэн юм бол? За хэлэх юм байна уу? Өөрсдөө бодож байгаа юм лээ. Зааж хэлэх. Миний хувьд болохоор хадаас гэдэг нь болохоор ямар нэгэн зүйлийн эд зүйлсийг хэмээн тогтоодог тулгуур зүйл байдаг учраас хадаас гэж нэрсэн юм байна. Зохиолоо тийм үү? За. Халаасыг ингээ модонд хадаад буцаад авахд ингээ буцаагаад авахд нөхөлддөг штеп. Яг тийм байдлаар одоо яв тухайн нэгэн мэдээллийг хүнд ингээ өгөхөд цаана нь ийм зүйл үлдээсэй хэмээн хадаас гэж нэрсэн юм болоо тийм үү? За. За өөр хэлэх юм байна уу? Энэ хоёртаа санал нийлэх үү? Хинтээ санал нийлмээр байна. Хинтээ санал нийлмээр байна. За махтаа санал нийлмээр байна. За. За тэгвэл хадаас гэж нэрсэн учрыг маань одоо багш нь тайлбарлаж өгье. Сони хэвлэлүүдээр уншигчдын анхаарлыг энэ тэргуунд татахуйц онц сонирхолтой эсвэл хамгийн сүүлийн үеийн хамгийн шинэлэг нийгмийн анхаарлыг хамгийн их татаж буй асуудлыг хөндсөн мэдээллийг хадаас материал гэж нэрлэх юм байна. Тэгэхээр зохиолч маань зохиолоо энрүүл хэлсэн юм болов тий гэж бодож байна. За тэгвэл энэ хадаас гэдэг нь ямар учиртай юм гэхээр ерөөсөө мэргэжлийн тодорхой хэсэг бүлгийн хооронд янз бүр байдлаар хэрэглэгддэг этгээд үг хэлэх юм байна. Тэгэхээр сурвалжлагч нь бол хадаас гэдэг үгийг яах нь вэ? Тэднийд байг өдөр тутам яадлах нь хэрэглэгддэг юм өгнөд ах нэ. За. Одоо багш нь их зохиолын ажлын хуудастай тарааж өгье. За энэс юу яана? Даалгавар нэгийг ажлын хуудасны даалгавар нэгийг ажиллана шүү. Дундаа хосоор ажиллах нь үгүй хичээдэг. За даалгавар нэгийг 8 минут ажиллах байгаа. Багшаасаа дэмжлэг авч болно.
За, бүгд манай талцсан байна. Уснаа. Орчно. За, эхлэх үү. Хараад байна. 1 минут сонгох уу? Нэг минут заасан гэж байна. За дуусна одоо бүгдээ. За бид нар одоо сая баярагийн дүр дээр зардал хийж байгаа тийм. За одоо хин өөрийнхөө хэлснийг бусдаас сонсох байна. Хин өөрийнхөө хэлснийг бусдаас сонсох байна. За ах зэ. За баярын бодлого энэ хотод хадаас иж ганц нэг гарахгүй байх гэж бодсон юм. Хадаас иж түүний саний дөрвөн гарах байлаа юм байна. Эндээс дүүр үзэхэд одоо баярын хадаас материал олж байвал одоо санаа боловч байвал бусдын нэг хүн сэтгэл санаа өөр авах хамаагүй. Тиймээс тэр хадаас материал гаргахад зохиогоос чамаагүй гаргаж ирсэн юм. За тэгвэл
Эний тухай гарч ирлээ тийм үү? Баяраар ярьлаа. За дараагийнх нь уншаа шүүхтэй. За уншаа. За баярын бодлого алхахаар болохоор баяраа боломжтой харахад бэм гарагийн налхаар ороо налайн хүмүүс нэг л тайван алхацгааж бай. Харин баяраа үчийн сайхныг үл анзаарав. Энэ хотод хадаас хийж ганц сайхан хэрэг гарчгүй юм байх таа гэж бодсон. Энэ болохоор бодол нь аа. Харин хадаас материал нь болохоор Монголын алтны хаадын нэг ном замагтайгаа цог учир битүүлийн нас гарчээ гэж бичгийг сүйд болно. Доктор нь тэгээд компанийн нэр усыг өөрийнх нь нэр устай тавьчихыг тэрүүн нүрэн дээр нь хүн мэдэхгүй компани нэр тавьчихвал уншигчид ачаал өгөхгүй байх. Тэгээд өгсөн хүмүүс үг хэлэх биш, өөр нэгч биш. Чи болсон явдлыг жаахан давсалчаар хоёулаа чармаа нэгтгэж хэвлэж байсан энэ төр гээд энэ болохоор юм хадаас материал нь харин баяраа болохоор дүнс нь баяраа бол мөнгөнд төртэй мөнгөний төлөө юуч хийж чадах бас хэнийг ч үл хайлж чадах тийм хүн байна. Түүнд зөвхөн алдарны мөнгө чухал ингэж байна. Жишээ оруулж ирэх үү шээ. За яг дараа нь яриа. За энэ зөвлөд гарч ирж бид нар дэвтэр дээрээ өгдөө өнөөдрийнхөө он сарыг тавьчаарай. 4-р сарын 29. За хичээлийнхаа сэдвийг зааг нь авчаарай өгдөө. Бид нар хичээлийнхаа төгсгөл энэ хичээлээр өнөөдрийн бид нар ямар хичээл сонсгоо гэдэг бичих юм байна. Тэгээд багштайгаа зэрэгцээд дөрүүдээ авчаарай. За тэгэхээр сая хин нэг хадаас материал хэлчихлээ тийм. Юу хэллээ? Суулчаа гэсэн. Хадаас материал хийх гэсэн тийм үү? За энэ нэг хадаас материал. За намаа. За баярын бодлого болохоор баярын нэг сэтгүүлч нь өөр дээр нь төснөж болоод орж ирсэн. Тэгэхээр нөгөө сэтгүүлч нь ийм тийм юм болсоо гэж тайлбарлахад баяраа нөгөө тэр эмгтэй сэтгүүлчийг худлаа ярьж байна гэж өөрөө дотроо тэгж бодож байсан. Энэхүү зүйлээ хадаас материал нь болохоор энэхүү худлаа зүйлийг болохоор тэр сонирхоо эхний нүрэндээ улсын хурлын гишүүн сүүлэр сонирхны сэтгүүлчийн эрүүл мэндэд санаатаагаар хардаж зам хийлээ гэсэн сэдвтэй тийм хадаас материал бичсэн. Дүнэлт нь болохоор баяраад одоо сенсацтай мэдээлэл байвал өмч байх худалч бай тэр нь хамаагүй зөвхөн түүнээс олох ашиг хонжир байсан. Өнөө хотлыг дэслэхгүй тийм үү? За багштайгаа зэрэгцээ дэвтэр дээр тэмдэг хийгээ аваарай өгдөө те. За дараагийн уншаарай. За баярын бодол. Тав өдөр гэртээ ирээд амарч байгаа бол юу гэж хагас бизнес ширүүн бодлож авах боломжтой гарах гэлээ дээ. Бодсон. Тийм үү? Хадаас бодоод ерөнхийдөө өөрийнхөө 6 цэнгэлийн сүмийн эмхийн тулд биеийн гаригийн амралтын өдөр болголоо. Эндээс дүгнэл баярын хадаасыг хэвлүүлсэн үнэ хэрэгтэй засгийн газрын бодол буруу байна зүг байна тэр нь юусэн хамаагүй тэгээд баяраа зөвхөн мөнгө алдар нэр л олж явах. Сохон гэж бодсон. Тийм үү? Үнийг юу ч гэж хүжирлэж болох тийм үү? За ажлын 5 өдөрт шилжих одоо энэ засгийн газрын төлөв 1996 онд гарсан юм байна лээ. 96 оноос өмнө ажлын хэд хоногт байсан бэ? 96 оноос хойш ажлын 5 өдөртөө болсон юм. За өөр за тэгвэл бид нар сая энэ бол одоо тухайн зохиол гарч ирж байгаа хадаас материалууд мөн үү? Мөн. Бид нар сая хэний төвдөр ажиллав? Баярын төвдөр ажиллаа. Баяраар нэлээд сайн хагаад нэлээд сайн байна гэдэг. Одоо тэгвэл төвдөд ажлын хуудасны дасгал даалгавар 2-ыг ажиллая. Хоорондоо ярилцаад гээрэй. За даалгаврыг 7 минут гинэ.
дэмжлэг авах хэрэгтэй багштай дээр хараагаараа тодорхойлох байна багшаасаа.
хэлсэн. За. Бас самдар зөв байна уу? Хамтдаа таарч байгаа юм тийм. Тийм хүмүүс бас мэдээлэл аваад байна. Сайн байгаа шүү дээ. Тэр мэдээллийг яаж нөө? Маш сайн сонссон байдаг. Татаас мэдээлэл авах усуудыг практикийг нөр болтой үнсээ маш сайн сонссон байна тийм үү? За гарыг үнэ. Цохолч гэдэг юм. Тэгээд ингэж байгаа зүйл байна. Ямар ч зүйл хол барих гэж байна.
захаа тийм үү? Тэр юмар хавчраад байна. Олсон мэдрэмж гэдэг нь амар юм биш. Энэ зохиолч нар нэг жоохон шин ч юм уу зохиолч гэж магадгүй гэж байна. Яг энэ яг ажигч үншил муутай хэрвээ сайн зохиолч бол бүр давсалж илүү сайн хийх шүү дээ. Тэгэхээр чинь өмнө л хэсгээр Бас ур чадвар ямар байсан? Хараа хөө байж магадгүй юм байна тийм үү? Зохиолчийн ур чадвар хараа жоохон тохиолдол байж магадгүй тийм үү? За ийм хүн байж болохыг үгс гаргав. Ой хэмээн. За дараа юм. Тэр удаад амар их санагдсан. Өөрийгөө араар нь гэрч байх Монгол аваа ууж угаан гараас сууж хоёр ийм мэдээ хийсэн ба тийм нэг өмнөшнөө санагдсан. Яа тийм нэг баяр энэ ажлууд нь баяраа бол энэ өөр талаас нь хадгалсан юм гэж байна. Юм болгоны дандаа угаасаа уулын юм шиг тийм харин дуулсан юм. Харин ууж угаанаас сууж байггүй илүү хүмүүсээ хаадаг юм бол арай зөв өөр талаас нь хадгалсан. Тэний баяраа бүгд тэний за бодлоос түүний байх юм тийм үү?
Хараа хараа хараа. Энэ тусна. За, одоо нэг уншаа. За, please. Айшээ. Энэ бүр бидний хийсэн байх тий. За, энэ мартаа. За, энэ байна. Сэтгүүлчийн эрх хүний эрхийг халдсан. Тэгээ голын мөрхийн албаар нөгөө баяраа. За ингэж байна. Том өөрөөр баяраас нөгөө гурван сэтгүүлч бүсрийг илэрч зохиолч яагаад энэ гурван ингэ яасан бэ гэхээр одоо баяраа бол нөгөө сүүдэр саний эрхлэгч нөгөө гурван болохоор доод ажилтан хэрвээ тэр доор ийм гурван ажилтан байгаагүй мэдээлэл ордог ийм одоо мэдээллийн зохион найруулдаг хүн байгаагүй бол баяраа хийж тийм сенсацтай мэдээлэл авч мөнгө олж чадахгүй байсан. Тиймээс нөгөө баяраа мөнгө олж өгч байгаа одоо юу гэхээр гарын үзүүлсэн зардаг байсан. За уусна. За энэ хүмүүстэй бараг бид нар бүгд хэлчихсэн шүү дээ. За нэгдүгээр нь болохоор бид нар энэ гурав дээр одоо мөнгө гэх мэт тий. За тэр гурав шинээр биелсэн. За тэгээд тэрийг оруулах ханаас юу баяраа гадагш. Нөгөө гэсэн болохоор дөрвөлөр хийж тийм ээ. Ингээд ерөөсөө танай саяны хийж байгаа бүгдээрээ яг зөв хараад байна. Тэгэхээр одоо бид өнөөдөр хичээлээс илүү гаргаж байна. Тэгэхээр бид нар ямар хичээл үзвэл юу юм дээр ажиллах бодороо зохиолын дүрийн дүрийн заасан заасан буюу үйл тийм үү. За хамгийн сүүлд бид энэ дүр хэлээд хамаадаг юм тийм. Дүнэлтэй ямар дүнэлт хэлээд хамаадаг. Дөрүүдийн хоорондын хамаа тийм үү. За дүрийн заасан холбоо хамаатыг заасан шинжилж дүнийг гэсэн гэж үзжээ. Тэгээр ч юм уу тийм.
оролцсон та бүхэнд баярлалаа. Баярлалаа. Yeah.